Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр та бүхэнд мини чизкейк буюу хоёр төрлийн аргаад бэлэн болох аргаас хуваалцах болно. Маш гоё амттай. Тэгэд амархан болдог байгаа. За хамгийн эхлээд жигнэмгээ бэлтэх хэрэгтэй. Шоколадтай чизкейк гэж учраас орой жигнэмэг илүү тохиромжтой байдаг учраас сонгосон та бүхэн хүссэн жигнэмгээ бас мөн сонгож болно шүү. Өөртөө дуртай жигнэмгийг сонгож болно. Тэгээд мөн блендер ашиглаж жигнэмгээ ботолж болдог. Гэхдээ хүн болгон хийхэд илүү тохиромжтой байдаг учраас нь элдүүр хүнсний уданд хийж агаад тэгээд элдүүрээр жижиглэж ширхэх нь маш нарийн ширхэгтэй болгосон байгаа шүү. Бэлдсэн буталсан жигнэмэг дээр масл буюу цэцгийн тослоо хайлуулад хийж өгнө. Тэгээд хайлаад цэцгийн тосоо сайтар жигнэмэгтэй хутгаж өгснөөр хэвэндээ очиод нэвтаршиж өгөхөнд тусалдаг байгаамаа. Гэхдээ хитрхи их цэцгийн тосоо хийх хэрэггүй шүү. Тэгвэл тос ялгараад байдаг байгаа. За хүссэн хэмжээтэй саваа сонгоод одоо энэ удаа мини чизкейк буюу аяган суурьнд хийж байгаа учраас тэгээд ёроолоор нь баримжаалаад өөртөө хийгээрэй. Ойролцоогоор нэг сайн чүрхгүй 5 мм орчим зузаантай хийж өгөөрэй. Гэхдээ энээс илүү хөвсөйдөггүй байгаа. Тэгээд суур учраас та бүхэн өөртөө мэдрэмжээрээ тааруулаад суур болгон нэвтэршуулж ингээд дарж жигдэлж өгөөрөө жигнэмгээ. Тэгээд энэ бэлдсэн жигнэмгээ та бүхэн хөрөгчөндөө хийж амрааж өгөх хэрэгтэй. Энэ хоорондоо та бүхэн үлдсэн зурмгаа бэлтгэе. Энэ бол гэртээ хийсэн крем чиз байгаа юм шүү. Тэгээд крем чизээ утгагчаар маш сайн хөвсөйдөл нь жигдгэн болтол нь утгаж өгөөрөө. Тэгээд мөн гар миксер бийж болно тий. Зүгээр цахилгаан миксерч хийж болно шүү. За тэгээ хамгийн гол нь маш гоё хөвсгөр болсон утгаж өгөөрэй. Сайтар хөвсөйдөл нь утгасан крем чизэн дээрээ цөцгий болон үлдсэн орцоо хийж өгнө. Үн дээрээ ванили сахар хийсэн байгаа. Ванили ог хийсэн ч болно. Илүү гоё амт өндрийн илүү гоё чиз гэж тодтогч өгнө. Мөн үн дээрээ нунтаг сахар сонгосон байгаа. Нунтаг сахар маань холигдоод илүү сайн амархан уусаж өгдөг байгаа. Гэхдээ ширхэхдээ мөн сахар хийсэн ч болно шүү. За. За тэгээд ерхий орц маань ерхийдээ бэлэн болсон. Тэгээд үүн дээрээ баг зэрэг гурил болон өндөг хийж мөн болдог. Тэгвэл Нью-Йорк чизкейк болдог. Гэхдээ энэ удаад ямар нэгэн гурил болон өндөг болон хийгээгүй байгаа. Тэгээд хамгийн гол нь за одоо хайлуулсан шоколадаа нэмж өглөө. Ингээд л ерхий орц маань болчихжээ. Тэгээд хамгийн гол нь энэ орц маань жишээлбэл гурил өндөг хийгээгүй учраас та бүхэн шарах шүгээ хэрэглэхгүйгээр ч мөн болгож идэж болдог давуу талтай байгаа юм шүү. Та хэрвээ шарах шүгээ хэрэглэхгүй байхаар шийдсэн бол энэ холимгоо хөрөгчний хөргүүр хэсэгт нь ойролцоогоор 2-4 цагт байлгаад бийжүүлээд тэгээд гаргаж ирээд идэхэд мөн маш сайхан амттай болсон байдаг аа. Тэгээд мөн урьдчилж халаас нь 100-нд ойролцоогоор 10-аас 15 минут жигнэхэд мини чизкейк маань бас мөн маш гоё болсон байдаг. Тэгээд чизкейкийг хөргөж хүйтнээр нийдэл илүү гоё амттай байдаг шүү. Тэгээд та бүхэн хүснээрээ чимгэлээд амтрахын идэрэй гэж хүсье. Тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан бол YouTube сувгтаа subscribe байхаа мартаа. Та бүхэнд бичлэг хамгийн түрүүнд хүрэх болно. Мөн та бүхэн дараагийн бичлэгээр ямар
видео жоор сонирхож байгаагаа мөн коммент хэсэгт хуваалцах болно шүү. Тэгээ баярлалаа.